Сайн бацгаана уу? Про подкастын 169 дахь дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн зочин Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Лувсан Цэрэг оролцож байна. Бидний ярилцах сэдв орон нутгийн зам тээврийн ослоос өршлөс сэргийлэх сэдвийн хүрээнд ярилцах болно. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Про подкастыг үзэж байгаа нийт үзэгчтэй бас өдрийн мэндийг хүргье. Хоёул орон нутгийн замын нөхцөл байдлыг ярих гэж байгаа тийм ээ. За Төв аймгийн онцлог нь юу байдаг юм бэ? Зам тээврийн осол хэрэг ер нь хэрэг гардаг юм бэ? За Төв аймгийн газар нутгийн хувьд онцлогтой нийслэл Улаанбаатар хотойгоо тойрсон 27 сумтай. За мөн бусад газар нутгаараа одоо Хинти, Говьс Өмбөр, Дундгов, Аранга, Булган, Сэдэн гэсэн 6 аймагтай хил залган оршдог. За мөн орон нутгийн болоод улсын чанартай авт замууд дайр өнгөрдөг. За мөн энэ Улаанбаатар хотыг тойроод аял зугаалган амралтын газрууд ихэр өдөртэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдаг. Үүнийгээд зам тээврийн осол гарах нь их байдаг. Тэгэхээр та бүхэн бас судалгаа хийж үзсэн бах энэ орон нутгийн замд ялангуяа Төв аймгийн тэр дамжин өнгөрч байгаа энэ зам дээр зам тээврийн осол хэрэг юунаас болж их гарч байна вэ? За Төв аймгийн прокурорын газраас Төв аймгийн хэмжээнд одоо үлдэгдэж байгаа зам тээврийн ослыг 2023 оны байдлаар судалсан. 2023 онд зам тээврийн осолтой холбоотой 101 хэргийг шалгасан байна. 101 хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс одоо хүний эрүүл мэнд хүнд төрөх хөл учирсан 57, хүний эрүүл мэнд хүнд хөл учирсан 3 хэрэг. За мөн энэ зам тээврийн ослын улмаас одоо хүний амьнас ирсэн 54 хүний амьнас ирсэн одоо харамсалтай тохиолдол гарсан байна. Согтуугаар одоо тээврийн эрсч болоод одоо гэмт хэрэг үлдсэн 9 тохиолдол, мөн тээврийн эрслийн жолоод ирэхгүй хүн үлдсэн 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингээд энэ зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг ингээд судалж үзэх юм бол одоо согтуугаар тээврийн эрсэлж болоодж байна. За мөн хөдөө орон нутгийн замд явахдаа гүйцэтгэх үйлдэлийг одоо дүрм заасан дагуу одоо гүйцэтгүүлэхгүй байна. Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэхгүй байна. За мөн одоо зорчигчдыг одоо дүрм зааснаа дагуу тээвэрлэхгүй байгаа их шалтгаан нөхцөлтэй болмос одоо зам тээврийн осол ихэр гарч байна. Ер нь орон нутгийн замд явж байгаа хүмүүсийг хараад байхад хөвчлэн гэр бүлээрээ явж байгаа. Тэгээ дээрээс нь дааз хэтрүүлж байгаа. Тийм ээ? Бүсээ зүгдгүү. Иймэрхүү зөрчлүүдийн улмаас за хэрвээ осол тэмдэглэл гарлаа гэж бодоход илүү л их өртөх магадaltaй болно шүү дээ, тийм ээ? Энэ талын мэдээлэл хүргвэл. За энэ томчууд бидний энэ буруутай энэ болгоомжгүй үйлдэлүүд болмоос хамгийн түрүүнд хүүхдүүд хохирж байна. За томчууд бидний төрөл замын хөдөлгөөний дүрмд ор суудлын бүсээ зүүхийн мэднэ. За замын хөдөлгөөний дүрмийн мөл жолооч нар бол мэдж байгаа. Харин хүүхдүүд маань энд одоо өгтөөд эрүүл мэндээр амин сараа хохирж байгаа тохиолдлууд цөөнгөө гарч байна. Төв аймгийн хэмжээнд 2021-с 2023 онд хүүхэд одоо хохирсон 37 хэрэг шалгагдсан байна. Үүнээс одоо 48 хүүхэд одоо эрүүл мэнд амин насаараа хөрсөн. Үүнээс одоо яг амин насаараа бол 14 хүүхэдэд амин насаараа хөрсөн харамсалтай тохиолдлууд гарсан байна. За хөдөө орон нутагт одоо зорчоо явж байгаа жолооч нар маань бага насны хүүхдийг одоо өвөр дээрээ авч байгаа. За арын суудалд сууж байгаа зорчигчдыг суудлын бүсийг зүүлэхгүй байх хэцэг зөрчлүүд их гарч байна. Замын хөдөлгөөний дүрмд юу заасан байдгийг гэхээр бага насны хүүхдийг одоо зориултын дагуу суудалд суулгаж одоо замын хөдөлгөөнд оролцох. За мөн 140 см-с өндөр хүүхдийг бол жолоочийн 10 см суудлын бүсийг заавал зөөлгөж одоо замын хөдөлгөөнд дүрмд оролцохоор заасан байна. Гэтэл одоо манай жолооч нар маань энэ дүрмийг бол ер нь бол бага насны хүүхдийг ихэвчлэн өвөр дээрээ авч явах тохиолдол их гарч байна. Хүүхдийг нь өвөр дээрээ авч явах талаар замын хөдөлгөөний дүрмд ер нь юу заасан бэ гэхээр энэ орон суурин газарт хүүхдийг жолоочийн арын суудал дээр авч явна. Бус тохиолдолд хүүхдийг одоо өвөр дээрээ авч явахыг хориглосон байдаг. Гэтэл одоо жолоочд маань суурин газарч тэр хөдөө орон нутгийн замдч тэр одоо бага насны хүүхдийг одоо суудал өвөр дээрээ авч одоо хөдөлгөөнд оролцох нь хэлбэг байгаа. Энээс болоод таны гэр бүлийн ойр дотны үр хүүхдүүд чинь амнаас эрүүл мэндээр охирж байгаа шүү гэдгийг одоо жолооч нартаа анхааруулж хэлмээр байна. Зам тээврийн осолтой холбоотойгоор хүүхдийн хоёлаа осол тэмдэглэлийг ярьлаа шүү дээ. Гэтэл хөдөө орон нутагт бас тээврийн эрсдэл хөдөлгөөнөө эхлэхдээ анхаарал болгоомжгүй байдлын улмаас хүүхэд эрүүл мэндээр амнасраа хохирох тохиолдол ч гэсэн гардаг шүү дээ. Төв аймгийн хэмжээнд энэ төрлийн осол хэрэг ер нь хэрэг бүртгэгдсэн байдаг юм. За одоо урд нь би хэллээ Улаанбаатар хотыг тойроод аял зугаалгын амралтын газрууд байна. За мөн Төв аймгийн газар нутгад агааралж байгаа, амарж байгаа хүмүүс маань одоо хүүхдээ одоо анхаарал боломжгүй хүүхдээ харахгүйгээр одоо зам тээврийн осолд одоо эрүүл мэндээр хохирох тохиолдол гарч байна.
Төв аймгийн хэмжээнд одоо тээврийн эрсдэл жолооч хөдөлгөөн эхлэхдээ замын одоо иргэн тойрны шалгаа өгөөс улмаас одоо бага насны 5 хүүхдийг одоо мөргөж одоо эрүүл мэндэд нь амь наснд нь одоо халдсан амь насны одоо охироосон ийм тохиолдол гарсан байна. Энэ нь болохоор нэг талаараа жолоочийн бороо, нөгөө талаараа одоо хүүхдүүдийн одоо эцэг эхчүүд бид нар одоо өөр хүүхдээ одоо хараа хяналтаа сайн тавьж их энэ зүйлүүдэд бас биелүүлэх боломжтой хүүхдийн одоо амь нас эрүүл мэнд хохирох тохиолдлууд гарч байна. Ялангуяа судалгаанаас үзэхэд зуны дэлгэр цагт тийм ээ хүүхдүүд их осол аваарт тий санамсаргүй байдлаар ингэж өртөх магадлал нэмэгддэг гэж харагдчихэл байсан л да. За он гарснаас хойш эрүүгийн хуульд өөрчлөлт орсон. Ялангуяа жолооч нарт анхааруулах болохоос өөрчлөлт гарсан байгаа шүү дээ тийм. Энэ хуулийн хэрэгжил Төв аймгийн нутаг дэвсгэртээр ямар байгаа вэ? За эрүүгийн хуульд 2023 оны 19-7-нд өөрчлөлт ороод 2024 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ өөрчлөлтөөр ямар одоо өөрчлөлт орсон бэ гэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн 15 дахь залт тээврийн эрсдэл жолоодохыг асуулсан жолооч цогтойгоор тээврийн эрсдэл дахин жолоодсон тохиолдолд одоо эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхээр хуульчилсан байна. За энэ төлөө жишээгээр тайлбарлах юм юу гэхээр өмнө одоо тээврийн эрсдэл жолооч одоо 2023 оны 10 сард цогтойгоор тээврийн эрсдэл жолоодод зөрчлийн тухай хуулийн 17-гийн 3-1 заснаар 400 мянган төгрөг торгуулаад тээврийн эрсдэл жолоодох хэмжээний хугацаар асуулсан. Тухайн хүмүүс он гараад 2024 оны 5 сард ч юм уу 6 сард ч юм уу магадгүй одоо баяр наадмын үеэр одоо цогтойгоор тээврийн эрсдлээ дахин одоо жолоодох юм бол эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан байна. Энийг одоо манай баяр наадмаа тэмдэглэж байгаа мөн амралтын газар амарч байгаа одоо жолоочд маань ард иргэд маань бас энийг бас ойлгох хэрэгтэй байна. Төв аймгийн хэмжээнд юу н гарснаас хойш яг энэ тэг хуулиар хуулийн зөвлөл залтар шийтгүүлсэн хэд байгаа вэ? За он гарснаас хойш Төв аймгийн хэмжээнд нийт эрүүгийн хуулийн 27-15 заас энэ гэмтэгт 16 хэрэгт ялах дүгнэлтүүд шүүхээс шилжүүлсэн байна. За энэ гэмтэгт ихэвчлэн ямар хүмүүс үлдээд байна гэхээр хөдөө оронтын малчт маань үлдээд байна. Малчт маань энэ цогтойгоор тээврийн эрсдэл жолоодох юм бол эрүүгийн хууль заасаа одоо гэмт хэрэг болно гэдэг ойлголт мэдээл дутуу байгаа юм л гэд энэ гэмт хэрэг үлдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Та бүхэн ч гэсэн яриа таниулах хийгээ явцад одоо балчид бас төдийл энэ хууль эргэцсэн өөрчлөлтийн талаар ойлголтгүй байсан байх шүү дээ. Үржилэн сэргийлэх ажлуудыг та бүхэн хэрэгжиж байна. За энэ шинэ хуулийн өөрчлөлтөд холбогдуулаад Төв аймгийн прокурорын газар цагдаагийн байгууллагатай хамтаад ард иргэд нөлөөллийн арга хэмжээ авах талаар төрийн болон төрийн бас байгууллагатай яриа таниулах хийж байна. За мөн боршуур, зураг тууц дээр тараах материалуудаар энэ хэмтрийн талаарх мэдээллийг сурталчилж байна. Мөн одоо энэ 27-гийн 10 заасын гэмт холбогдож байгаа хүмүүст нь одоо та дахиж ингээд цогтойгоор тээврийн эрсдэл жолоодох юм бол эрүүгийн хууль зааснаар ингээд эрүүгийн хариуцлага хүлээн шүүгүүдийг ойлгож тайлбарлаж хэлж байна. Мөн энэ зөрчлийн тухай хуулиар мөн жолоодох хэрэг асууж байгаа жолоочноос гэсэн энэ талаар тайлбарлаж ойлгуулж ажиллаж байна. За тэгэхээр ярилцлагын төгсгөлд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарах тэгээ урьдчилан сэргийлэх мэдээлэл асуух баг тийм ээ. За Монгол оронд маань зуны дэлгэр цаг болж аялал жуулчлалын цаг эхэлсэн байна. За мөн утгагүй одоо хөдөө орон нутгийн баяр наадмууд 100 жилүүд баяр наадмууд эхлэхтэй холбоотойгоор аялал жуулчлалаар болоод баяр наадмаа тэмдэглэхээр хөдөө орон нутгийг зорчиж байгаа тээврийн эрсдэл жолооч нартаа дараах зүйлүүдийг анхааруулж хэлмээр байна. Нэгт та хөдөө орон нутгийн замд зорчих байгаа бол тээврийн эрсдлийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй. Таны машин хизээ онцлогоонд орсон, таны машины эд ангиудын эвдрэл гэмтэл ямар байгаа гэх мэтчлэн машин тээврийн эрсдлийнхаа бүрэн бүтэн байдлыг нэгт шалгах хэрэгтэй. Хоёрт хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо таны гэр бүл өөр хүүхдүүд, бага насны хүүхдүүд байгаа бол зориултын суудалтанд суулгах, за мөн суудлын бүсийн зүүлэх гэх зэргээр энэ зүйлэх шаардлагатай байна. За мөн ингээд замдаа явж байгаа жолооч нар маань одоо замдаа хоолнд идэх, агаарлах, амрах тохиолдлууд гардаг. Ингээ амраад буцаад замын хөдөлгөөнд оролцохдоо манай жолооч нар суудлын бүсээ зүүдэг. Хойно сууж байгаа хүүхд хойно сууж байгаа зорчсмор суудлын бүсээ зүүдэг. Тийм учраас замын хөдөлгөөнд та оролцож л байгаа бол замын аюулгүй суудлын бүсээ заавал зүүж хэвших хэрэгтэй. За мөн шөнийн цагаар одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа бол гэрлээ шилжүүлэх.
одоо хөдөө оронтын замд явж байгаа холын гэрэл ойрын гэрлүүд шилжилдэг улмаас зам төрийн ослог гарах шалтгаан нөхцөл болж байна. За мөн хамгийн гол нь одоо тээврийн жолооч нь хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ер нь Монгол Улсын замын хөдөлгөөнд дүрмд юу гэж заасан байдаг гэхээр тээврийн жолооч суурин газарт 60 км/цаг хурдтай. Суурин газраас гадна 80 км/цаг. Харин туйс цамд 100 км/цагаас хэтрүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсноо гэж дүрмд заасан байдаг учраас та бүхэн замын хөдөлгөөний дүрмд зааснуудаа хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцоорой. Мөн зөвхөрлөх хундаа нэмзүүл хэрэгэлсэн бол жолооны хүртээ хард хизээж битгий суугаарай. Жолооч тээврийн жолооч та бүгдээ одоо хэдхэн секундын болгоомжгүй хөдлөө улмаас таны гэр бүл ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд амьд одоо аюул хүчиж байдгийг одоо үргэлж одоо анхаарч санаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. За баярлалаа. Өстөөс хүрэлцэн ирж мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За тань ч гэсэн ажлын амжилт хүсье. Бора подкастын энэ дугаард намайг хурж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Бора подкастын шинэ дугаар та бүхэнд хүрэлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баярлалаа.